монголчуудын дотор оюун бэлэг, уламжлалт зан үйл, урлаг соёлын чамин тансаг сэтгэлгээгээрэн бусдаас өвөрмөц ястан бол даргангачууд билээ. Дарганг угсаатны соёлын айс сав дотор уртын дуу томоохон байр суурь эзлэнэ. Нэрт уртын дуучин ардын жүжигчин шарын чимэд зээс наачлан одоогоос 50 жилийн өмнө анх тайзан дээр гарч байсан төрлөх нутагтаан өөрийн нэрмжид дарган уртын дууны олон улсын уралдааныг зохион байгуулах гэж байна. Ийхүү тал нутгийн үүдэн цээлд газрын уртын дуучид хуранчуулж уртын сайхан дууны хязгааргүй тансаг аялгау эгшиглэн өөрсгөнэ. Угсаатны хөгжим судал бол одоо маш угсаатныг бол маш олон шинж ухааны уул зур дээр судалж байна. Тэгэхээр энэ талаас нь ингээд аваад үзэх юм бол даргангийн тэр газар нутаг бол тэр ялангуяа тэр Алтай Хуваагийн эргэн тойронд бол 222 галтуул илбэрхээр тэр галтуулын магмод урсаж гарсны дараас бол уулын орой тэр бол тийм нөх гардаг юм байна. Тэр нөхөр нь хий ингэж оргилж идэг юм байна. Өөрөөр хэлбэл энерги гарч идэг. Уулархаг өндөрлөг газрын энерги тийм ээ тэр бол урт хэмжээтэй боловч хай гарч ирж тэр эрчим энергийг бол дэлхий дээр дэлгэрүүлж байдаг юм байна. За нам дор газрын эрчим энерги бол ийм бүдүүн хэлбэртэй боловч үргэлжийн мөнгөч хуу гарч ирж тэр дэлхийн дэлгэрүүлэгч хийг бол дэлхий дээгүүрээ дэлгэрүүлж байдаг юм байна. Тэгэхээр дарангийн дуу бас өөр. Үе тийм тойрсон аялгау орж ирээд байдаг. Нэг дуунд нэг юм нэг ч орохгүй ш 2 ч юм уу энэ төр ороод тэгээд байдаг. Тийм болохоор дэлгэрүүлэгч хийтэйгэл аргагүй холбоотой байна уу да гэж ингэж боддгийн би даранги дууны хувьд бол даргангд бол маш дэгжин гоёмсог бисрэг юм уу гэхэд бас өөр. Эн чинь нэлээд бас доороос дээшээ өгсөөд явцдаг, дээр очиж эргэлж байгаа буцаж буудаг. Гэхдээ бол тийм өөрийн гисэн өвөрмөц дэгж аягта тодорхойлж хэлэх юм бол их л тийм ур хийцтэй эртний идэл гэж хэлэх юм уу? Тийм л юм билээ. Бас эртээр юус ярьдаг штэ. Монгол хүн Монгол адуу Монгол банхар бол нутгаан хааж төрдөг гэж. Өөрөө тэр нутгийн онцлогийг одоо хадгалж төрдөг юм байна л. Даргангчууд гэдэг маань өөрөө ч юм уу яг юм блэ гэдгийг бид нар бас нэлээд одоо тий бодох хэрэгтэй байх. Юм угсаатан одоо бүрэлдэл талаасаа ч гэсэн тийм ээ. За харьцангуй одоо жишээл манай үндэстэн ясны дунд гэдэг бид нар дарганх дээр ерөнхийдөө үүсмэл маягаар гарч ирсэн. Нэлээд сүүлд бас бүрэлдэж гарч ирсэн гэдэг утгаар нь бас түүхэнд одоо тэмдэглэгдэж үлдсэн байдаг штэ. Бүрэлдэл талаасаа ингээд одоо судалгаа хийгээд үзэхэд ер нь дарганг дуунд одоо баруун зүгийн баруун нутгийн тийм ээ нөлөөч байж гэл байдаг. За зүүн нутгийн одоо нөлөөч байж гэл байдаг тий. Өөрөөр хэлбэл нөгөө тал талаас ирсэн тэр хүмүүс маань цуглахдаа тал талын одоо тэр гоо сайхны үзэмж үнэлэмжийг бол өөр өөрсдийнхээ ингэж ойлгож мэдэрч ирсэн мэдрэмжэл аялгуудуугаараа илэрхийлэн одоо дуулдаг. Хамгийн элбэг дуулагдсан бол дарган гуртын дуу жаахан шарах. Одоо магнайт түргэн, цэвцэг торниун, торой ванд гэдэг одоо энэ ганган нуурын галуу
гэх мэт ийм дуунууд байна шүү дээ. Одоо яг одоо дарганга гэж нэрлэгдэж явж байгаа дуунууд. Энэ дуунууд бол нэг багавтар хэлбэрийн. Тэгсэн мөртлөө дуулахад бол бас үсрэлттэй, их шиг томолтын хувьд бас жаахан ялгаатай. Ер нь бол дарганга дуу чи ийм байдаг юм уу гэдэг бас шин чанарыг хадгалсан дуунууд байгаа. Ягаад гэвэл ганг нуурын галуу бол бас л нэлээд одоо доороос эхэлж байгаа бол ингээл дээшээ нүгэл үсрээл жижигхэн баг шиг дуу мөртлөө зохиомжийн хувьд бол бас нэлээд сонир. Энэ юутай холбоотой гэхээр газар нутгийн одоо өндөрлөг нам газар. Жишээлбэл өндөр газрын одоо ороод ирээс дэм цаа дастад ирэгэсэн чинь дэм татаж манаж ямраа гэх хой ингэ зогсчдаг. Цаашаа өргөлжлөхгүй. Эсвэл дэлтэй тэнгэрэ гой гэдэг доош буцдаг. Гэтэл бол даргангийн одоо уртын дуулын тал газар байдаг учраас тэр бол тэгж нэг тийм хотхор гүдгэр ч юм уу тийм гэгэлгэн одоо ай байдаггүй. Тэгсэн мөртлөө яг төв холхынхаа одоо бусад газар тархсан дуунуудаас бол нэлээ өөрмөц. Маш нарийн тийм жижиг нуглаа ихтэй. Даргангийн би одоо настай улсуудаар сурсаар нэг 10 жахан гарan дуу аваад үлдсэн байгаа юм. Бага улсаас одоо Бавгөр гэж нэгдэл дундын үйлдвэрийн жолооч хүн байла. Сайхан дуулдаг хүн байсан гинлээ залуудаа. Тэгтээ надад бол тэр цэвцэг торног хээр гэж сайхан дуу зааж өгсөн юм байгаа юм. Чимээч одоо их авьяастай сайхан авхаалчтай дуучин шүү дээ ер. Жороныг зааж байсан. Зэвцэг дэрийг зааж байсан. Хэрхэн алюуныг зааж байсан өөр дуу надаас нэг заалгаагүй хаа. Даргангчуудын дуу бол ер нь одоо тийм уран аялгаатай юм уу гэж би сандгийг. Боржигн аягээд баруун талын одоо дуучдын дуунуудыг зүгээр дэмэл өөрийн сонирхлоор яахад галахтун дуунууд бол ер нь их сайхан гүжсхэн тийм боригоо дуу бориглч юм уу одоо тийм манайхны дуунууд дарин дуунууд бол шингэн ихтэй. Ялангуяа жорон хэрхэн халиун тэргүй шинг ихтэй. Ухаан дуулахад хүнд юм л да. Тэрний эвэр голдоо гаргаж байгаа юм да дуучдууд ер нь. Ингээд ястай чинээнд энэ тусгал сургах хийлээ тийм үү? Сайхан амьсгаа аваа. Яваарэ. Яг сайн сураагүй. Доошоос лаймд шим бэ. Тэгээ Чимцэвийн дуунд бол маш их сонин тийм дандаа дээш татаж дуулдаг тийм нэг онцлог байдаг. Даргангийн аялгыг хүсээд би ийм дуучин болж байгаа юм биш. Тэр дарганг нутгийн Сүхбаатар нутгийн дэлхийн дэлгэрүүлэгч хий дээшээ гарч ирэхдээ үргэлжиний мөнхөд ингэж том томоор гарч ирж байдагтай холбоотой байгаа юм аа л гэж ойлгож байгаа юм. Гүйгээвэл хамаагүй заавал чанга хэлэхээ авах. Зэргүй чи хэрлэнгийн барьяаг яаж гаргаж ирдэг лээ? Барьяаг тэрийн шиг энийг тэгж гаргаж ирдэг. Шууд гээ жаахан ийчгээд энэ чинь би чи өөртөө бэлсэл тавьж гэсэн үг шүү. За. Тэгээ Алтавооны тухай уртын дуу ер нь байдгүй.
байдгүй байсан. Би ер нь сонсоогүй байсан дуулж байхдаа. Манай холбооны Жолооц Сүхбаатар гэдэг нэг хүн байна. Тэрний аав нь одоо нэг урлагийн үзэлгээр харин энэ Алтава, Сүмбэр Алтава гэдэг дуулдаг юм байна. Тэгээд би сураад тэгээ сүүлдээ одоо судлаач хүний хувьд судалгаандаа оруулаад тэгээд аялгауны хувьд ч юм уу, үгийн хувьд ч юм уу хоёулангийн судлаад үзлээ. Хуучны улсуудын тэр 5 махбодд оруулж исэн судалгаагаар би бас Сүмбэр Алтавааг судалж үзсэн. Тэгэхэд Сүмбэр Алтаваа бол 5 махбодд яг яс хуваарлагдаж байсан. Жигтэй ихэн гоё таарч тэгж хуваарлагдаж байна. За дарганг дуунуудаас тодорхойлоод хэлэх юм бол Жаахан шарга гэж уртын дуу байна. Жаахан шарга дууг бол олон сайхан уртын дуучид, уран бүтээлчид өөрийнхөө өнгөйсаар дуулсан байдаг. Жишээлбэл нэрт уртын дуучин Баатрын Ламжигуу бол Жаахан шаргыг үнэнхээр тийм уран гоё хонгор сайхан дуугаар дуулсан. Нэрт уртын дуучин Дорж Давггоо бас нэг өөр дуулсан байдгийн. Ардын жүжигчин Чимцээгоо яг тэр дарган аялгуугаар нь дуулсан байдгийн. Жишээл манай энд бол Жаахан шаргын шогшоонд нь томоо муухай тасарлаа, Жаахан түүний аашинд тиймээс сэтгэл муухай гасарлаа гэж дуулдаг бол шилэн голд бол Жаахан шаргын доншоонд нь томоо муухай тасарлаа гэдэг. Өөрөөр хэлбэл нутгийн хиллэг аялгуугаараа бас шогшоо гэхийг доншоо гэж ярьдаг юм байна. Ер нь бол их энгийн. Ерөөсөө дөрвөмөд бадагтай, дөрвөл одоо хайрцаглагдсан. Тэгээд хайрцангуй маш их тогтвортой. Дарган гэдэг тийм өргөц дуу бүтээхийн төлөө тэр дуу бол бүрэлдэхүүн төлөө явж исэн байна гэдгийг тэр дууны үг, бадаг, зохион ийм зүйлүүдээс ажиглагдана. Тэрнээс бол бичиг номын үгнүүд тэр дотор төдийлөн байхгүй. Ерөнхийдөө бол ажиглахад тийм байгаль, хүн, морины тухай сэдв бол өргөн. Дарган ухсаатны соёлын эхөө дарган хуртын дууны олон улсын оролдооныг манай ардын жүжигчин Чимцээгоо маань санаачлаад нутагтаа зохион байгуулахаар ингээд бэлтгэл ажлыг хийж байна. За энэ санал санаачлалыг аймгийн засаг дарга эдэн болт бас одоо цаашаа дэмжиж аймаг орон нутагтаа энэ одоо соёлын эхөө хуртын дуугаа түгээн дэлгэрүүлэх сурталчлах зорилготойгоор магнит түргэн гэдэг хуртын дууны одоо чуулгыг байгуулах шийдвэрийг гаргасан байгаа. Дарган гартын уртын дуу Магна дүүрэн Сүхбаатар аймгийн дуучин Чимцээ дуулна. Гişгдэлтэй шүүмээ 1983 онд энэ дууг би Саарл гэж хүн байсан юм, гайхамшигтай хүн байсан юм да. Хуурч хүн. Тэгээд хараагүй зүгээр хараа нь бол яг чихэндээ орсон юм байна. Тэр хүнээр би заалгаж ингэж дуулж байсан. Тэгээ Магна түргэн гэдэг чуулга байгуулсан. Одоо тэр миний нэрмж чуулга. Одоо би үргэлж тайзан дээр дуулаад байхаасаа
тэр өв соёлыг бол үлдээх, өвлүүлэх, заримыг хөгжүүлэх чанартай ажлуудыг хийхэн зүйтэй гэж бодоод одоо энийг бол бас нэлээд гүнзгийрүүлж ажиллах санаатай. Ер нь энэ мэтчлэн аймагуд бол өөрсдийнхөө тийм өнгө аястай мэрэгжлийн биш нь хамаагүй штэ холилдоод хийж болно. Энийг сайхан аваад үлдэх хэрэгтэй юм гэж бодож байгаа юм би. Тэр нэгдүгээр сургуулийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 хүүхдийг тэр сургууль дээр төсөглөж 100 хүүхдээр төсөглөж энэ чуулган маань байгуулагдаж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд маань маш идэвхтэй оролцож байгаа. Тэгээд дуу заангууд яг масаараа ингээд нийтдэн заагаад яваад гачин гоё тэгээд дуулж байгаа нэмтэл одоо хизээ эргэнэ дуучид чигэд үлээж авчихна. Ага зохион байгуулалтад гэхэлэр чинь ингээд бүхэл бүтэн сургууль, дээрээс нь манай соёлын төвүүд, сумдууд, албан байгууллагуудад ажиллаж байгаа тэр ардын явцнууд ингээд өөртөө ингээд сайн дураар хөртлөг ороод ирж байгаа юм. Бидний гол зорилго бол энэ одоо дарган уртын дууг өнөөдрийг хүртэл дуулж ирсэн ахмадуудаасаа одоо ямар ая дамтай байна уу гэдгийг сонсгоос гадна хүүхэд залуучуудад бас сургаж энэ хүмүүсийг энэ уралдаанд өргөнөөр хамруул ийм зорилготой. Уралдаан бол нэг 2 өдөр болоод дуусчихна. Энэ уралдаанаас маш их юмыг авч үлдэн хүн. Ялангуяа ингээд дуу заагаад өгсөн нөхцөлд. Тийм ээ, үндэстэн ясны өөрийнх нь одоо олон зуун жилээр бөөцөөлөөд, хадгалаад, хамгаалаад ингээд аваад үлдсэн энэ сайхан зүйлийг бол тэр дуучид сурна гэдэг нь дээд сургууль төгссөнтэй адилхан болно. Энэ бол уралдаанаас бол маш их зүйлийг сурдаг. Би одоо залуу настай зөндөө л уралдаанд орж явлаа. Миний хувьд бол одоо энэ их өндөр итгэл найдварыг хүлээлгэж энэ сайхан алтан медаль нэр хүндийг өглөө. Ингэхээр би очиод бол бас хүн амтнд ард түмэнд бас энэ урлагийг хөгжүүлэх энэ сайхан байдал юм байна. Та нар одоо энэ өв уламжлагдж ирсэн энэ сайхан урлагаа суралццгаа. Тий. Ингэж л одоо зүтгэх гэж бодож байна. Ажиллана гэж бодож байна. Тэр ажил чинь их амжилт өрөөж. Тэг улам хоолой чинь саруу олон дуу өрөө сурч бусдыг олон дуу сургаж ийм хөтөлбөртэйсэн ажил үсэж ирээ. Энэ уралдаанд бол одоо хүүхэд нас гэхгүй, өндөр настан гэхгүй насны хязгаар ерөөсөө ямар ч хамаарал байхгүй. За гавьяатай гавьяагүй гэхгүй. За тэгээд мэрэгжлийн бус гэхгүй бүгдээрээ оролцсон. Аль аймгийн нутагт амьдардаг нь хамаагүй. Тэгтээ тэр хүн удирдамжинд заасан дуугаа дуулан даринга дуу штэ. Тэгтээ бол яг даринга дуугаар бол хязгаарлахгүй байгаа. Өөрийн сонголтын нэг дууг заавал оруулж байгаа. Нэрлээ заагаад одоо уралдаан зохион байгуулахаар энэ дуу чинь дарганг дуу юм байна штэ. Даргангаас гаралтай дуу юм байна. Дарганг дууны зохиомж бүтц чи ийм байдгийн байна ч гэдгийм үү одоо суралцагч залуу үеийнхэн одоо ингээл сонир хогчид ер нь одоо ард түмэн ч гэсэн ийм сайхан дуунууд чинь дарган дуу байдгийн байжээ гэд одоо бас мэдэн штэ тийм ээ. Тэгээ тэр талаасаа бол бас нэгдүгээрт ач холбогдолтой. Хоёрдугаарт нь бол энэ дарганг дуу гэдгийг ингээд хүмүүс мэдэж ингээд одоо яг ингээд тусгайлан одоо аядан ийм юм байна гэж судалж сурч авч үлдэхээр энэ өв соёл чинь бас нэрлэгдээд яг мартагдахгүй хадгалагдаж үлднэ гэсэн үг байхгүй юу?
ерөөсөө Монгол уртын дууны хөгжил төлөвшлийн асуудлаа хүрээнд олон улсын эрдэм шимтгэлгийн хурал хийж байгаа. За энэ хуралд болохоор Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хөрөлнгийнхэн хамтран зохион байгуулагчаар одоо оролцож байна. Нийтдээ одоо 30 гаруй хүний одоо илтгэлээ тавья гэсэн хэлцүүлье гэсэн тийм хүсэлт бол ирсэн. За эдгээрээс одоо онцолж хэлэх юм бол Оросын албаны улсаас бол 3 эрдэмтнийг одоо бид нэр товлоод байж байна. За энэ хүмүүс бол одоо жишээл нэг нь бол халимгийн яг уртын дугаар энэ чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан сайхан эрдэмтэн байгаа. За нэг нь болохоор одоо Новосибирскийн эрдэм шилгээний төвийн тэргүүлэх ажилтан Тирон Екатерина гэж одоо эрдэмтэн байгаа. За энэ хүн маань одоо яг Туваагийн одоо уртын дуг одоо судалдаг. За нэг нь болохоор Якутын одоо бас эрдэмтэн. За Якут бол одоо бас тэнгэршүүлэгтэй монголчуудтай адилхан. За энэ хүний одоо тэр дуул маш их сонирхолтой авах гэж бодож байгаа. Тэгэхээр Чимцээгон маань одоо бүүн дуг нэлээд одоо сонирхож цуглуулга хийж цомог гаргасан. Тэгээд энэ эрдэмтэн бол энэ бүүн дугаар Якутын тийм ээ Туваа төмгөс орчмын одоо бүүн дууны тухай одоо ихтгэл тавхаар ингээд бэлдэж орж ирсэн байгаа. За Солонгосын одоо 2 эрдэмтэн байгаа. За 2 эрдэмтэн маань хоёулаа бас яг энэ дарган Сүхбаатар чиглэлд судалгаа хийжсэн. За нэг нь болохоор Эштван гэж одоо Унгарын эрдэмтэн байгаа. Тэр хүн маань одоо Тарабан дууны судалгаагаар одоо тусдаа судалгаа хийсэн. За энэ Тарабан дууны судалгаагаар болохоор одоо Унгарын эрдэмтэн Карадорж тэгээ өөр одоо хүмүүс бол нэлээд их сонирхолтой баримтууд цуглуулсан. Тэгээ энэ хүн маань Оросын албаны улсын архивт байгаа. За өөрөнд олж мэдсэн өнгөрчүүдийн урд өмнө цуглуулсан энэ материалуудыг цуглуулад нэлээд олон хуйлууд цуглуулсан байгаа хгүй. За энэ дээр одоо үндэслээд одоо илтгэлээ хэлцүүлье гэж одоо бас мэдүүлэг ирүүлсэн. Мөн мэдээч хэрэг одоо Оросын Хятадын өвөр Монголын урдын засгийн орны судлаачид бас орж ирж байгаа. Манай Монголоос олон сайхан эрдэмтэд орж байна. Би бүр баярлж байна. Энэ уралдааныг за илтгэлтэй, илтгэгчтэй байлгана гэсний хүчинд даринг судлалын чиглэлээр, даринг дууны чиглэлээр их олон хүн гараад ирлээ. Алдартай сайхан дуучны нэрэмжит уралдаан болох гэж байна. Гэхдээ бол даринг дууны уралдаан гэж. Даринг дуу бол бас нэлээд мартагдах тал руугаа байна уу гэж би бол дууч хүний хувьд хардаг. Яг тэгэхээр бид нар ерөөсөө нэг тийм төв халах аялгуу руу бүгдийг аваад ирж байгаа юм. Би гэх чинь жишээ нь одоо боржгон дуу дуулах гад үнэндээ чаддаггүй. Яг гэвэл тэр боржгон дуу гэдэг бол боржгон дууг дуулах гэж дууч өөрөө төрдөг. Би бол ингэж боддог. Тэрний нэгэн адил дарганг дууг дуулахын тулд тэнд очиж даргангийн одоо хүмүүс дунд амьдарч тэр их тал донд одоо явж ингэжээж тэр дууг одоо дуулах юм байна гэж би бол боддог. Энэ шагнал урамшуулал дээр нь их санаа тавьсан. Ер нь уртын дуу бол богино дуутай зүйрлэшгүй шүү дээ. Богино дуу 2-3-ыг нийлүүлээд дуулсантай ч зүйрлэшгүй юм байгаа юм шүү дээ. Тийм болохоор энэний үнэлэмжийн уртын дууны яг өөрийнх нь үнэлэмжийг жоохон өндөр болгож өгөх юмсан гэдэг бодолтой байдаг үүднээс энэ одоо шагналын нэлээд өндөр болгож өгсөн. 20 саяыг тавьсан. Одоо мэрэгжлийн уртын дуучид. Тий. За, дээд тал нь 20 сая байгаа юм чи тэрнийгээ дамжаад л одоо дагаад л нөгөөдөл чи ингээд дээшилчих шүү дээ. Бүгд дээшлэн. За, Б зэрэглэл гэж ярив тийм ээ. Одоо ардын авьяастан тий. Ардын авьяастан 5 сая хавцаал байсан юм. Тэгээд би энийг одоо дээд талын Гран-приг нь 15 сая болгочхоор өнөөхийгөө дагаад бас нөгөөдөл чинь ингээд хамгийн доотлох нь хүртэл өсөж байгаа шүү дээ. Тийм болж байгаа. За тэгээд морин хуур уртын дуучин хоёр үл хизээч тусдаа байгаагүй. Тэгж хөгжөөгүй ерөөсөө. Хуурчдын үнэлгээг яг одоо би өөрийнхөө бодсонд хүргэж чадсангүй л дээ. Хуучин байдаг асуудал нэлээд өндөр болсон. Дарганг уртын дууны олон улсын уралдаан, эрдэм шинжилгээний хурлыг холбогдох яам агентлаг, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газраас гадна урлагт зүрх сэтгэлтэй олон хүний дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байгаа билээ. Сүхбаатар аймгийн Дарганг зочид буудал энэ уралдааны ерөнхий ивент тэтгэгчээр оролцсон, үндэснийхэн соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, өргөн олон түмэнд сурталчлах нийгмийн хариуцлагаан биелүүлж байгаа нь
үндэс угсаа өв соёлоо эрхэмлэн дээдлэгч түмэн олонний баяр талархлыг хүлээж байна. Энэ уралдааны хүрээнд ардын жүжигчин Шарын Чимэд Сэегийн намтарчилсан үзэсгэлэн гарч ирсэн зочдыг Сүхбаатар аймгийн түүхэн дурсгалт газруудаар аялуулах зэрэг олон үйл ажиллагаа болно. Мөн түүний хүй цогөлсөн эх нутаг Сүхбаатар аймгийн Уул Баян сумын хоолойн бууц хэмээх өгөөж баян газар уртын дууны гэрэлт хөшөө босч дуучин маань шавнар болоод уралдаанд оролцогч 100 уртын дуучны хамтаар ая гişхэн өргөх юм аа. Даргангийн уртын дуу уяхан замб төв даяар өн мөнхөд дуурсан нүүдэлчин монголчуудын соёлын дахин давтагдашгүй гайхамшигт урлаг гэдгэн дахин батлан оюун сэтгэл Уравьяас Ухаан бэлгийн хотол баясгалан болох болтугай.